2035 он ботход ер нь бол 3 дахин өсөөд 3 гигаватт давна гэж харж байгаа. Тэгэхээр тэр их хэрэглийг их усүрээс дамжуулахад 2 их усүр баригдаж байгаа нь Баянгийн 160 мегаваттын цахилгаан станцын төсөл эхэлсэн. Бөөрөлжүүдийн 1-р блок бол өнгөрсөн сая үйл ашиглалтанд орж Улаанбаатар хотыг бол бас аюулаас хамгаасан тийм ээ. Тэгээ 2, 3, 4-р блокууд гээд нийт 600. Тэгэхээр энэ ч 2 их усүрүүд үүсэж байна. Улаанбаатар хотынхон 100 урталтай үе бөөрөлжүүд Баян Түн аймгийн нутаг дээр тийм. Тэгэхээр 2 гигаватт шуу энэ их усүрийг Улаанбаатар хотгоо зөв оруулж дамжуулж одоо цахилгааныг дамжуулах хамгийн ашигтай техник талаас одоо хүчтлийн түвшин нь 500 мянган вольт буюу 500 кВт-ийн хүчтлийн шугам. Тэгэхээр энэ бол Монгол улсад байгаагүй. Тэгэхээр бол Монгол улсад одоо Улаанбаатар хотын өснө ирж байгаа хэрэгцээг цаашаад Улаанбаатар хотод хангахын тулд бид нар Монгол улстай энэ эрчим хүчний цахилгааны салбар хамгийн анхны удаа 500 кВт-ийн агаарын дамжуулах шугам тэгээд дээрс нь трансформаторын тоноглолуудыг Монгол улсад анх удаа нэвтрүүлэх шаардлагатай болох. Тэгэхээр энэ дээр хэдүүлэн хамтраад бэлтгэл хангах тийм ээ. Норм стандарт, хууль эрх зүй, тэгээд дээрс нь техник голмын тооцоо